хүргэе. За, эрхэм улсын хурлын дарга гишүүд ерөнхий сайдаа дэлхийн нийтийн болон манай улсын хувьд өнөөдөр болон ирээдүйд улам бүр анхаарч буй сэдвийн талаар сая ерөнхий сайд танилцууллаа. Ерөнхий сайдын илтгэлд 1992 оноос хойш 28 жилийн хугацаанд сүлжилтэнд өртсөн газар нутгийн хэмжээ 36%-аар нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 77% нь сүлжилтэнд тодорхой хэмжээгээр өртсөн гэлээ. Энэ нь нэг талаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, нөгөө талаас бэлчээрийн менежмент, сүргийн бүтэц болон бусад салбараас үүдэлтэй хүний хүчин зүйлсийн нөлөөнөөс хамаарч буй. Бид уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын конвенцэд нэгдэн орж 2030 он гэхэд Монгол улс хүлэмжийн ялгаруулалтаа 22.7% буюу 16.9 сая тонноор бууруулна гэсэн амлалт өгсөн. Тэгвэл хүлэмжийн нийт ялгаруулалтын 52%-ийг бий болгож буй хөдөө аж ахуйн салбар, 45%-ийг бүрдүүлж буй эрчим хүчний салбарт дорвитой ахиц гарах үс ажлууд өгүүлэгдэж байна. Мөн бидний өгсөн амлалт хийж буй ажлууд зөрөлдөх тохиолдлууд байсаар байна. Тухайлбал бэлчээрийн даацыг бууруулж, менежментийг сайжруулах үүднээс малын тоо толгойг 52 сая болгох тооноос шанарч шилжих шаардлагатайг эрдэмтэд экспертүүд тооцоод гаргачихсан. Ийм зорилгоор малын тоо толгойн албан дотрыг 2020 онд улсын хурлаас баталсан. Гэвч уг татвар нь малын тоо толгойг бууруулж чанарыг сайжруулах эдийн засгийн хөшүүрэг болж хараахан чадахгүй байна. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын тулд Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэр бүм мод үндэсний хөдөлгөөн санаачлаг гарган хэрэгжиж байна. Гол нь тэр бүм модоо 2030 он хүртэл тарьж ургуулах суулгацыг бэлдэж, модыг ургуулах, ойг нөхөн сэргээх, арчлах, бизнес загвар болох үс ойн аж ахуйг хөгжүүлэх шаардлага байна. Ойн менежментийг цогцоор нь харж хөгжүүлэхэд мэргэжилтнүүд ойн аж ахуйн хүний нөөцийг бэлдэх, санхүү татрын зохицуулалтаар урамшуулах, салбаруудын бодлогын зохицуултыг сайжруулах хэрэгтэй нь харагдаж байна. Наандаж хөдөө аж ахуйн сургуулиас гадна мэргэжлийн болон техникийн боловсролын төвүүд ч хүний нөөцийг бэлтгэхэд оролцмоор байна. Хэрэг бид бусад улс шиг ойн аж ахуйг хөгжүүлж, энэхүү ногоон бизнесийг эдийн засгийн нэг салбар болгож чадвал тогтвортой хөгжлийн зорилго 8 болох зохистой хөдөлмөр ба эдийн засгийн өсөлт, зорилго 13 болох уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах, зорилго 15 болох хуурай газрын экосистемийг хамгаалах зэрэг зорилгоодыг биелүүлэхэд хувь нэмэр оруулахаас гадна хөдөлмөр эрхлэлт нэмэгдснээр ядуурлыг устгах, өсөглөн зогсоох зорилгоудад ч эерэг нөлөө үзүүлэх юм аа. Энэ мэдчлэн бидний альва бодлогыг гаргаж хэрэгжүүлэхдээ бусад салбарт үзүүлэх үр нөлөө, салбар хоорондын уялдааг харгалзан нэг сумаар олон туулай буудах бодлого, үйл ажиллагааг хөдөө аж ахуй, эрчим хүч, хог хаягдлын менежментийн чиглэлээр хэрэгжүүлмээр байна. Ингэж чадвал 2030 он хүртэлх 5 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт, сүлжилтийн эсрэг тодорхой ахиц гаргаж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр болох юм. Улсын хурлын гишүүд бидний хувьд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох зорилгоор бодлого хоорондын уялдааг хангах, ногоон хөгжлийг дэмжих эдийн засаг санхүүгийн хөшүүрэг зохицуулалт, нүүрс төрөгчийн зах зээл, ногоон санхүүжилтийг хөгжүүлэх зэрэг олон харилцааг зохицуулах, уур амьсгалын өөрчлөлтийн хуулийн төслийг хилэлцэн сайжруулж батлах нь 2025 онд хийх гол ажил болох юм аа. Улсын хурлын эдийн засгийн байнгын хорооны дэргэдэх тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог ахалж байгаагийн хувьд энэ жил бид тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт, уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаар болон ядуурлыг бууруулах, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээрх нөхцөл байдал, цаашид хийх ажлын талаар холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудаас мэдээлэл, тайлбар хавьчлуудыг хийхийн зэрэгцээ.
Улсын хурлын тамгын газар олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр улсын хуралд тайлгандаг байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийхдээ тогтвортой хөгжлийн зорилгоодыг хэрхэн хангаж буйг давхар нягтладаг болоход анхаарч ажилланаа. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг бууруулах зэрэг тогтвортой хөгжлийн зорилгоодыг хэрэгжүүлж дэлхийн бусад улсын өмнө өгсөн амлалтаа биелүүлэх нь шийдвэр гаргагчид бодлого боловсруулж хэрэгжүүлэгч байгууллага бүрийн үүрэг тул бид бодлого болон салбар хоорондын уялдааг хангаж ажиллах, тогтвортой хөгжлийн зорилгоодыг үйл ажиллагаандаа тусгаж ажиллах нь нэн чухал байна. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За баярлалаа. Одоо агуун